Яа, Монолизыг харах гад энд очрлоо зогсож байна. Ийм олон хүмүүс очрлоо зогсож байна. Ер нь бол алан болж та хэдэд харуулах юм байна. Женевээс автобусаар Парис руу хөдлөж байна. Парис руу 6 цаг болно. Парисыг Франц хэлээр Пари гэдэг юм байна. Пари. Женевээс ирсэн хүний хувьд болохоор тийм бохор санагдсан. Франц. Тэгээ энэ тэнд нөгөө бас хүнд гарууд тэр автобусны буудлын дээр одоо манай дараагүй шиг байгаа шүү дээ. Зогсож идэх те. Гест эндээс холдоод метронд 2 удаа суудж дамжаад буудалтаа ирсэн байгаа. Хамгийн ихний үзэг бол Луврын музей. Лувраар л боссон музей юм шиг байгаа. Монолиза манад энэ зүг рүү байгаа гинэ. Луврын музей орж ирсний хамгийн гол зорилго нь бол Монолизаг нэг махан нүдээр нэг бодитоор намдаар нь гэдэг шиг харах гэж ирсэн шүү дээ. За хамгийн нүүр нэгнээдээ зогссон л нард байгаа хүмүүс ч хууртай ах шиг энэ жоох удаан байна гэд гайхамшигтай бүтээлийн яваад ирсэн байна. Аз жаргалыг биш, эр зөриг, ихэмсэг байдлыг илэрхийлдэг энэ зураг. Зураг дээр байгаа эмэгтэйг бол яг үндсэн жинхэнэ нэр нь бол Жоконда гэдэг. Жоконда гэдэг нэрээрээ бас алдартай энэ зураг байгаа. Энэ зургийг Леонардо да Винчи 1503 онд зурж дуусгасан гэж тэмдэглэгдсэн байдаг. Манай эртний өмнөх 190 онд энэ баримлыг хийж ирсэн гэхээр энэ гандиг чулуугаар бол эртний грек ромчууд бол ямар гайхамшигтай одоо бүтээл хийж урлагийг ямар эртнээс ингэж хийж ирсэн бэ гэдэг ингээд тодорхой харагдаж байна л да. Энэ одоо эмэгтэй хүний гайхамшиг одоо бие галбыг харуулсан ийм бүтээл юм байна. Тэгээд энэ бүтээл нь хинбэ гэж бас их төвчд үздэг. Энэ грекийн бурхан Афродит буюу гоо үзэсгэлэнгийн одоо төөл болсон Афродит бурханы одоо дүрслсэн бэлбэрнэ гэж хүмүүс бас тийм байна. Луврын музей нь одоогоос 200 гаруй жилийн өмнө анх нээгдэжсэн 35,000 гаруй үзмэртэй 380,000 эд зүс хадгалагддаг. Франц хэлээр энэ хамгийн том музей гэсэн утгатай ийм газар байна. Тэгээ та очиж үзэж байгаа бол онлайнаар тикетээ авах хэрэгтэй 29 евро. Онлайнаар авч амжаагүй байлаа гэхэд санаа зовох хэрэггүй. Музей дотор билет бичдэг зөндөө олон автомат машин байгаа. Эндээс та ямар ч очихгүйгээр аваарай. Одоо Нотр-Дам буюу Парисын дараагийн сүм дотор орж үзэж байна. Вау, төв хаалгаар нь оронгууд ингэж харагдаж байна. Жинхэнэ сүсгтнүүд нь ингээд энэ сандал дээрээ суугаад тэгээ залбирал энтрээ ингээд хийж идэг. Одоо ингээд дөрвөн хөл доогуур нь дээшээ лифт рүү гардаг хэсгүүд дээр ингээд жижигхэн кафе тэгээд информашн хэсэг тэгээд байт юм байна. За хэдүүлээ ямар хүнтэй байна эндээс харж үзье. За энэ ингэж. За харж ивэл юу гэнэ? Хамгийн дээр одоо бүр топ дээр нь гарч харъя гэх юм бол 35 евро 30 цент. 35 евротой бол тэгэл топ руу гарч болох нь шүү дээ. За хамгийн доотлын 3 стейжтэй гэсэн шүү дээ. Хамгийн доотлын стейж рүү нь болохоор 8.9 евро, голын стейж рүү нь 17.7 еврогоор гарч болох нэ. За хэрвээ шатаар гарах юм бол шатаар дээшээгаа хэд хүртэл гарна гинөө.
stage 2 хүртэл шатаар гараад тэгээ топ хүртлээ шат байхгүй учраас дээш лифтер гарахад 26.9 евро гээд бас шатаар гарч мөнгө хэмнэж болох юм байна. За үүний хувьд ийм биш шүү.